Money Recall Studio Production. Milena Matt News. Gary Lewis. Зохиолыг бичсэн Mia Lardner болон Olive Lardner. Caronte. Энэ яг ямар утгатай нэр болохыг олж чадаагүй. Итали үг байх шиг байсан. Хоёрын дугаараа мэдэгдэнэ. Lieutenant RCS OPN 1047 хөдөлгөөр ажиллаж эхэллээ. Хөлөгтэй давтаа морил. Аль вэ? Хөлөгөөс бууж ирвэл би чамаас уллах талаар тохиролцъё. Чи надад тохиролцоо өгсөндөө чихвэл таа. Тэд гарцыг хааж байна. Lieutenant хэсэгсээ ойр дулааны. Тиймээ би наад ч харж байна. Бурхан минь гэж. Тэд бүгд өгсөн гэж юу? Би чи одоо амрах хэрэгтэй. Гэхдээ бүгд гэж юу? Нэг үзэр сонгоорой. Йоо, би ч надад асрагч юм уу? Гэхдээ над утсаараа өдөржингөө найзуудын талаар тэнэг зүйлс бичдэг мөртлөө намайг байнга л үл тоох юм. Дэби. Хэрвээ би нэг ч цагаан шугам алдалгүйгээр замыг гадалж чадвал өдрийн хоол шарсан төмсөө хоолно. Дэби видео төрлөөд л наа утсаа унтраа л та. Чи үнэхээр тэнийг юм ээж эзэж өдрийн хоолн дээр шарсан юм хийдэггүй шүү дээ. Альвэ хурдлаа. Ээж өдрийн хоол юу вэ? Шарсан дахиа. Ердөөлөө бас төмөс шарсан. Тийм. Тэр харж байна. Миний зүг байгаа ч дээ. Lieutenant. Бидний байр руу хэсэгчийн өв тулааны хөлгөөд ойртож байна. За ойлголоо. Тэнийг олж харлаа. Дараагийн шилжилтийн бүр хүртэлх цагийг тодорхойл. Саадыг тойрч харуул 90 км-ийн зайтай байна. Үүлийг тойрохгүй шууд гарна. За тэгэхээр
орны чиглэл хүртэл 40 миль үлдсэн байна. Бид баг хөрлөө. За чи минь энд байна уу? Лейтенант, би мэдэж байна. Би дулааны хөлгийн талаар яриаг байна. Түүний цаад аврах сөнөгч ярьж байна. Орхон. Орхон минь энэ ханасаа гараад ирвэ. Заяа нарсан бэ. Альвэ, түргэлээд өг. Би бүр очлоо тоглоом тоглох. Тэгэлдээ миний дүнгийг таалда. Битээ санаа зов. Хэрвээ би 3 удаа савнд бөмбөгийг оруулбал чи автоматар тэнцэнэ. Ингэж таах боломжгүй. Бололгүй яах вэ? Аль өрөөнөөс гар. 2 ингээд би чамаа гар гэж хэлээ үст юм уу тэнгээ? Энэ ердөө л тоглоом байсан шүү дээ. Яар шилжлтийн гүрээр гарч олоолооны төсөөлж маш хариуцлага байлаа. Амад гарч олоолоо хийгээг бол дайснаа дагаад ирчихсэн. Яг одоо бид үхэж явах байлаа. Бид хаана? Бид Артина галактик Зэнтэг гаргийн тойрог замд байна. Найзууд дайснаа доо. За тэгэхээр найзууд нь мэдчихэж байх шиг дээ. Босоо зүйлс минь хаана байгаа юм бэ? Би хэлсэн шүү дээ энэ талаар маргааш ярилцсан гэж. Одоо чи унтах хэрэгтэй. Би өмсөдө төрөл харъя л гэсэн шүү дээ өөр юм хүсээгүй. Би чи тархины цус алдалттай байгаа. Цусны даралт ихсвэл чи хөх ноцтой байдалтай. Даралтыг чинь 100-аас доош байлгахыг хичээж байна. Одоо тайвшираад унтаж амар. Үгүй бол би чамд тайвшруулж хийхээс өөр аргагүй болно. Яг юм бэ. Ээж, Никлас уучлаарай гэж хараал хэлсэнд хэрвээ би энэ тоглоом Уиллингерт очихоос юм дуусахгүй бол тэд амралтын өдрүүдийн турш намайг байнга шоолох болно. Би гооч биш дээ. Чи надад сүүлийн 2 үеийг давхад туслаад өгөл дөө. Үнэхээр үү? Чи ийм зүйл болохыг хүслээ гэж юу? Хэрвээ би нар жарахаас сүүлийн 2 үеийг давж чадвал би үргэлж надтай хамт байх болно. Үргэлж надад анхаарал халамж тавьж явах болно. Ой, хэрвээ би чиний хогийн жижигхэн тоглоом чийдээ шившилэгч үгүй болно үсттэй. Ээж, би сая миний
Сүрэбийн тоглоомын сүүлийн 2 үеийг нар жарахаас нь дуусгаж чадвал Дэби үргэлж надтай хамт байна. Тэр үргэлж намайг хайрлаж хамгаална. Онгоцны хамгаалтын хуйгны хэмжээ дуусч байна. Ямар заяа нарчсан юм бэ? Сүүлийн шилжилтийн гүр хүртэлх зайг тодорхойл. 50 км-ийн урдаар явбал 2 минутын дараа хүрнэ. Лейтенант, хэрвээ чи наад батарейгаа нэмэлт хурданд ашиглаад миний бүх мэдээлэл хаагдана. Дэби. Яг ойлгох гэж штэ. Орчуулсан гэрлот, дуу оруулсан гэрлот, дууны найруулагч гэрлот. 2021 оны 2 сарын 1. Та бүхний дуусан дуустал үзсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ бол цэвэр 100% сонирхол байгаа. Тэрнээс биш бол миний мэрэгчлэл тис хөндлөн. Тийм учраас авгийнхээ ухаанаар шүүмж тавьж доор комент хэсгээр комент бичээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Орчуулгын хувьд бол энэ сабтайтл нь олдоогүй. Тэгээ тийм болохоор 100% сонсголоороо утгачилж орчуулсан байгаа. Тэгээд их хувийнхын яг хаанаас орчуулсан их хувийг би та бүхэндээ доорх комент хэсгээр линкийг үлдээх болно. Тэгээ уг кино маань болохоор шилдэг богино хэмжээний киноны тэргүүн байрыг эзэлсэн кино юм байлээ. Тэгээд утга санааг нь үзээд ер нь амьтаа бие биенээ хайрлаа гэдэг үг маш их санаанд орсон шүү. Хэрвээ та бүхэн анхаарч үзсэн бол хамгийн сүүлийн нэг хэсгийн хооронд тэр хоёр уулзж байгаа хэсгийг харагдчихэдэг. Тэр хэсэг нь хамгийн гоё санагдсан хэсэг байгаа. За та бүхэнд анхаарал тавьж үзсэнд маш их баярлалаа.